Сайн уу? Миний нэр бол доктор Шавана Чемберс. Би Техас дахь Сан Антониогийн Compass Rose улсын сургуулиудын академик албаны дарга байна. Энэ видеонд би хосолсон сургалтын загварыг сонгохдоо юуг бодолцох ёстой талаар ярилцахыг хүсэж байгаа юм. Хамгийн түгээмэл загварууд нь өртөө сэлгэх, эсвэл түүний ямар нэгэн хувилбар болон магадгүй тонгороо ангийн загвар юм. Бидэнд бусад сонголтууд болох Лакарт, Флекс гэх мэт загварууд байдаг ч гэсэн ерөнхий боловсролын сургуулийн орчинд ихэвчлэн эхний хоёр нь буюу тонгороо анги эсвэл ямар нэгэн өртөө сэлгэх арга түгээмэл ашиглагддаг. Тиймээс хосолсон сургалтын загварыг хэрхэн сонгох талаар ярихад олон зүйлийг бодолцох хэрэгтэй юм. Жишээлбэл сурагчдын тоо, тэдний хэрэгцээ, хосолсон сургалтыг ямар асуудлыг шийдвэрлэхэд ашиглах гэж байгаа талаар бодолцох шаардлагатай гэсэн үг. Энэ нь ямар төрлийн дэмжих систем, бүтэц хэрэгтэйг тодорхойлох боломж олгоно. Хэрэв сурагчдад урдчилсан ур чадварууд дутагдaltaй байгаа бол бид бага бүлгээр эсвэл ганцаарчилсан сургалтын хэлбэрээр ажиллах шаардлагатай гэсэн үг. Иймд жижиг бүлгээр ажиллах, ганцаарчилсан сургалт явуулах боломж олгох хосолсон сургалтын загварыг сонгох хэрэгтэй. Мөн онлайн сургалтын судалгааг харахад сурагчид илүү амжилттай суралцахад унших, бичих гэх мэт ур чадваруудын хэрэгцээ маш их байдаг. Энэ талаар хэрхэх ёстойгоо бодох хэрэгтэй. Бас нэг чухал зүйл нь гэвэл тэгш хамруулах асуудал ба хосолсон сургалтын загварыг сонгох үед хэн нь технологид холбогдох боломжтой, хэн нь боломжгүй болох талаар бодолцох хэрэгтэй юм. Жишээлх юм бол тонгороо анги загвар сонгох үед сурагчид гэртээ видео хичээл үзэх эсвэл даалгаврыг хийсэн байх шаардлагатай бөгөөд энэ нь сурагчид гэртээ интернетэд хандах боломжтой байхыг шаарддаг. Өнгөрсөн 16 сарын турш буюу цар тахлын үед бид бүгдээрээ сурагчдын интернетэд хандах боломж, интернетийн чанар зэргийг бодолцох хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгож авсан. Хэрв та сурагчдад гэртээ үзэх видео өгч байгаа бөгөөд сурагчид гэртээ интернеттэй эсхийг эсвэл хурд хангалттай эсхийг бодолцоогүй бол энэ даалгаврыг хийж чадах эсхтэр асуудал гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр ихэнх тохиолдолд багш нар хүүхэд бүрт нэг дижитал төхөөрөмж байх шаардлагатай гэж үздэг. Гэхдээ тийм байх албагүй л дээ. 2 эсвэл 3 сурагчид дундаа нэг төхөөрөмжтэй ч хосолсон сургалтыг амжилттай хэрэгжүүлж чадах юм. Гэхдээ хамгийн гол нь ямар асуудал бэрхшээлийг шийдвэрлэхийг зорж байна вэ гэсэн үг. Энэ загварыг ашиглах үед ямар тэгш бус байдал үүсэж болох вэ гэдгийг бодолцох хэрэгтэй юм. Жишээлх юм бол тонгороо ангийн жишээнд гэвэл сурагчдад гэртээ интернетэд хандах боломжгүй бол хичээлийн дараа эсвэл өмнө нь ашиглах лабораторид эсвэл төхөөрөмж байх шаардлага үүсэж болох юм. Тэгэхээр тэдгээр сурагчдад ашиглах боломжтой интернет орчин хэрэгцээтэй болж магадгүй гэх мэт зүйлсийг урдчлан бодолцох хэрэгтэй юм л да. Учир нь гэвэл эдгээр төрлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэний үр дүнд сурагчид өөрсдийгөө орхигдсон мэдрэмж авахгүй байх ба амжилттай суралцах боломжтой болно гэсэн үг. Тэгэхээр Лакарт эсвэл Флекс зэрэг загвар нь сурагчдаас хариуцлага, өөрийгөө удирдах чадваруудыг илүү шаарддаг бөгөөд хэрэв бид сурагчдад энэхүү хариуцлага, дотоод итгэл үнэмшлийг бий болгох системийг зохиогоогүй бол дээрх загварууд төдийлөн амжилт олох боломжгүй байж мэдэх юм. Тиймээс Флекс загвар эсвэл Лакарт загвар сонгох үед ямар системүүд байгаа, тэдгээр нь хэрхэн ажиллаж байгаа, хэрэв байгаа бол тэдгээрийн алдааг засах,
шин системүүдийг бий болгох талаар бодох хэрэгтэй гэсэн үг. Гэхдээ дахин хэлэхэд хосолсон сургалтын олон төрлийн аргууд байдаг. Зөвхөн нэгэн зөв арга байхгүй. Энэ нь удирдлага бидний хувьд болон мөн багш нарын хувьд бол сурагчдад зориулсан хосолсон сургалтын үйл явцыг төлөвлөхдөө мөн тэгш хамруулах асуудал дээр төвлөрөх шаардлагатай гэдгийг хэлж өгч байгаа явдал юм. Тэгэхээр бид хэн нэгэн эсвэл хэсэг бүлэг сурагчдыг санамсаргүйгээр орхигдуулах эсвэл тэдэнд нэмэлт бэрхшээл үүсгэхгүй байхыг сонголт хийхдээ бодолцох хэрэгтэй юм.